хараа ингэж. Сайн бацхан уу номкорт яам юу вэ? Ном байна. Хоёулаа өнөөдөр юу гэлээ? Өнөөдөр болохоор 10 сарын 1-ний өдөр. Өнөөдөр өдөр нь болохоор Монгол Улсын их сургуулийн хэмжээнд клубүүдийн нийлт өдрлөг тохиож байгаа. За хоёулаа авч клубүүдэд танилцуулах уу? Окей. За бид хоёр одоо ороод ирлээ. Тэгээд бид хоёрт нэлээд хэдэн чаленж байгаа. За эхний чаленж нь юу вэ гэхээр бид хоёр 15 клубыг танилцуулах хэрэгтэй. Хоёр дахь нь юу вэ гэхээр 20 минутанд багтааж их хэрэгтэй. Гурав дахь нь юу вэ? Гурав дахь нь болохоор хоёр тим адилхан хэмжээтэй тим цаас байгаа. За энэ хүү цаасыг бид хоёр клуб болгоноор очиж жижигрүүлж явсаар агаад бичлэгний төгсгөл хамгийн жижигрүүлж чадсан нь ялгч болох байгаа. За би баруун жигүүрийг авлаа. Би зүүн жигүүрийг авлаа. Амжилт. Let's go. За окей бид нэр хамгийн ихний клуб дээр ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна уу. Клубын нэг өөр тодорхойлоорой. Хакер. Окей тэгвэл клубын аль болох маш богиноор сонирхолтойгоор танилцуулаад өгөөрэй. Гэр бүл. Нэг гэр бүл. Окей, нэг гэр бүл. Болсон. За тэгвэл одоо биднэрт тийм цаас байгаа. Энийг хамгийн жижигхэн байж болох зүйлээр сэтээд өгөөрэй. Жижигхэн байж болох зүйлээс өдөө өгөө. Окей. За эхний клубтэй бид нэр солилцлоо. Би авчихсан шүү. Хоёр дахь клуб. Сайн байна уу? Сайн байна уу? Клубын нэг өөр тодорхойлоорой. Нэг үгээрээ судалгаа. Тэгвэл хамгийн сонирхолтой байдлаар танилцуулаад өгөөрэй. Зөндөө болсон гой олон төрлийн хүүхдүүд байгаа. Бүгд бие биентэйгээ ингэж гой хуршиж хамтдаж хэлж чаддаг. Окей за энтэй адилхан зүйлээр юм жижигхэн зүйлээр солиод өгөх боломжтой юу? Юу га? Энэ ингээд жижигхэн зүйлээр адилхан жижигхэн зүйлээр солиод өгөх боломжтой юу? Оо ёр хөрхий. За ингэж хэлээ. За сайн байна уу? Сайн. Клуб чи хэрэг машины брэнд гэсэн бол ямар брэнд ах вэ? Машины брэнд гэсэн. Toyota. За окей тэгвэл клубын маш гоё тавч бөгөөд сонирхолтойгоор танилцуулаад өгөх боломжтой юу? Мах клуб биш аахгүй юу? Мах IC гэдэг нэртэй олон улсын байгууллага залуучуудын соёлын солилцоо хийдэг сайн дурын манлайл болсон тийм байгууллага. Тэгээд дэлхийн 100 гаруй улсын салбартай тийм байгууллага. Окей за баярлалаа. Одоо нэг юм челленж явуулж байгаа байхгүй юу? Энтэй дүйцгүйц эсвэл энэс жижигхэн хэмжээтэй эд зүйл өгөх боломжтой юу? Энэс жижигхэн. Энэс жижигхэн эсвэл энтэй дүйцгүйц. Хамгийн мөчл. За харъя. За окей. За клубын нэр юу вэ? Синтвэ. За юу гэдэг яадаг клубыг давч танилцуулна гэвэл Манай клуб болохоор нөгөө нэг химийн инженер буюу одоо химийн инженерчлийн арай сонирхолтой хүмүүсд хим талаас нь жоохон ингэ мэдээлэл өгдөг клуб аа. Тэгээд өшөлтөд ирдэг. за баярлалаа. Та клубээ ямар нэг уух хамаар зүйл гэвэл ямар уух зүйл байх болсон бэ? Пастас. Австаус. Баа сонирхолтой өрөлт байна. За энийг солилж өгөх жижигхэн айтем байгаа болов уу? Болно юу гэсэн бол. За баярлалаа. Зэгчтэй боллоо. За танай клубын нэр юу вэ? Манай клубын нэр Delta онлайн бизнес клуб. Delta онлайн клуб. За юу гэдэг ядаа давч танилцуулна гэвэл 7 хоног бүрийн баасан гарагт 5 дахь өдөр нэг хоорондоо нэг сэдв ярьж хоорондоо нэг жижигхэн бэлдээд тэгээд хоорондоо тэр талаар ярилцдаг физикийн талаар, физикийн онлайн талаар. Тэгвэл клубийнхнаараа нийлж байгаад Монгол улсад ямар нэгэн зүйлхий юу ч юм уу гэж болно гэвэл та нар юу хийх вэ бэ? Ямар ч асуулт зөөж та. Мэдээч яг ер нь физикийн чиглэлээр тэгээ байгуулагдсан болохоор тэгээд одоо физикийн чиглэлээр хөгжүүлэх талаар нэг юм. За баярлалаа. Гоё асуулт байна. За энийг сэлж өгөх арай жижигхэн айтем байгаа болов. За арай жижигхэн юм байна. Чихээс боллоо. За баярлалаа. За дараагийн клуб дээр ирсэн байна. Клубын нэр нь юу вэ? За манайхаг болохоор товчоор SRT буюу одоо зүүн хойд Азийн дугуй ширээний сурагчдын дугуй ширээний клуб гэж явдаг. За яг манай клубын гэх юм бол олон улсын харилцааны одоо салбар сургуулийн клуб байгаа. За яг давуу талуудын хувьд гэх юм бол яг энэ харагдаж байгаа энэ дөрвөн улсад Япон, Солонгос, Тайван, Монгол гэсэн одоо дөрвөн салбартай зүүн болгон одоо Summer Conference буюу одоо яг манай клубын хамгийн том үйл ажиллагаа зүүнний орол байгаа. За яг аль нэг улстай энэ дөрвөн улсын хүмүүс нь одоо төлөөллүүд нь уулзаад одоо ер нь бол соёлын солилцоо болон аль болох туршлагаа ер нь солилцдог гэж хэлж байна. За үүнээс гадна яг энэ харагдаж байгаа энэ жижиг одоо тэмцээнүүдийг явуулдаг семестр болгон. За ер нь бол аль болох академик мэдлэг түгээх зорилготой бүлэг гэж хэлж байна. За үнэхээр гоё тайлбар байна. Энийг
Ер нь л өөрсдөнд чинь байгаа жижигхэн зүйл ярьслаад өгөөрэй. За баярлаа. За сайн байна уу? сайн байна уу? Клубын нэг үгээр тодорхойлоорой. Гэр бүл. Клубээ тэгвэл товч танилцуулаад өгч боломжтой юу? Манай клуб нь болохоор Мөсийн новын сан гэдэг клуб. Тэгээд үйл ажиллагааны хувьд болохоор бид нэр 7 хоногт нэг ном уншаад тэрийг хоорондоо ингээд чөлөөт байдлаар ярьдаг. Тийм үйл ажиллагаа байна. Яна юугаар сольж байгаа юм? Аяштай ордог. Одоо хоёлаа энийг өөрт чинь байгаа л зах жижигхэн зүйлээр хэлээд өгөөрэй. Окей, за. Ни хao. 你好， За, клубын нэг үгээр тодорхойлоод өгөөрэй. 我们的俱乐部是很有趣。 Клубээ тэгвэл гоё товч танилцуулаад өгөх боломжтой юу? Хотод ярианы клуб. Тэгээд хотод оюутан өөр Монгол оюутан байгаа. Хоорондоо хятадаар ярина. Яриагаа уламжлан сайжруулах хэрэгтэй. За, одоо бид нар тийм челленж байгаа байхгүй юу? Энийг аль болох өөрсдөнд нь байгаа хамгийн жижигхэн зүйлээр солиод өгөөрэй. Энэ балыг. Хамгийн жижиг зүйлээр. Тийм жижигхэн зүйлээрээ. Чихэр болох. За, баярлаа. Баярлаа. Сайн байна уу? Сайн байна уу? Клубээ нэг дууны нэрээр нэрлэвэл Манай бусан клубд нөгөө нэг бусан клубын дуу байдаг байхгүй юу? Эдгээр болохоор надад өөр төсөөлөл болсон юм байна. за окей тэгвэл клубээ гоё танилцуулаад өгөөрэй. За, манай клуб маань бизнесийн сургуулийн оюутны нэгдэл клуб байгаа. Уг клуб маань 3 хүлцээс бүрддэг сургууль судалгаа, маркетинг, зохион байгуулалт. За дараагийн клубын дэрвэлээ. За клубын нэр болон товч танилцуулгыг өгч болох уу? За манай клуб болохоор залуу нийгмийн ажилтан гэдэг клуб байгаа. За тэгээд нийгмийн ажлын мэргэжлэр суралцж буй оюутнууд маань ер нь практика болон онлайн мэдлэгийг ингээд хамтдан ингээд сайжруулах мөн сайн дурын үйл ажиллагаа ингээд явуулдаг клуб байна. За хөгжилтэй асуулт. Танай клуб дуу байсан бол ямар нэртэй дуу болсон бэ? Манай клуб дуу байсан бол клуб сайн дурын үйл ажиллагаа чинь гэрэл давны хөтөч юм уу? Хүүхдүүдэд заа гэж хэлье гэсэн тийм дуу байх байсан баха. Тэр гоё нэртэй дуу гасан байна. За бид нар ингээд бас нэг жижигхэн челленж хийж явж байгаа. Энийг илүү жижигхэн болгож өгөх боломж байгаа болов уу? Энэ дотор шүлхтэй цаас байгаа. Болно. За баярлаа. Сайн байна уу? Клубын нэр болон товч танилцуулга явуулж болох болов уу? Манай клуб болохоор парламентын мэтгэлцээний клуб байгаа. За энэ болохоор илүү болон мэтгэлцдэг засгийн газар болон сөрөгчин болно. За тэгээд маадс чи орж ирж байгаа хүүхдүүд бол нэг бол хэлхлээр явна, нэг бол парламентээр явна. Энэ аль нэгийг сонгож болно гэсэн иймэрхүү клуб байгаа. Ваа, за тэгвэл сонирхолтой асуулт асуулт та. Танай клуб хэрвээ өөрсний гэсэн сургуулиа байгуулах байсан бол хаана байгуулах байсан бэ? Парист байгууллаа. За баярлалаа. Энийг жижигрүүлж өгөх айтем байгаа болов уу? Юу жисэн болно? Нэг ийм цаас байна. За болно баярлалаа. За бид нар картон цаасаас эхэлсэн одоо ийм жижигхэн цаасан дээр ирлээ. За үнэхээр гайхалтай явж байна. Дараагийн клуб руу очицгоё. За танай клубын нэр юу вэ? One Family. За тэгвэл танай клубын үйл ажиллагаа болон бүх юмаа ингээд товч танилцуулъя. За манай One Family клуб нь болохоор Монгол болон гадаад оюутнуудыг хооронд нь холбох юм зорилготой клуб байгаа юм. Ерөнхийдөө одоо манад нөгөө нэг солилцоогоор ирж байгаа ч юм уу эсвэл яг үнэхээр мөс сүрдэг гадаад оюутнуудад Монгол оюутнуудаа ойртох, дотносох тэгээд одоо ямар нэгэн сонирхолтой үйл ажиллагаанд оролцуулах ч юм уу тиймэрхүү үйл чиглэлтэй байгаа. Танай клубийнхаа 10 жил байсан бол ч гэдэм үү одоо энэ хэдэн настай юм шиг байдаг бай таны. Манай клубийнх нь за одоо 1-2 дугаар ангийнх нь шиг л гоё цагаахан байдаг байх таа гэж бодож штэ. Бид нар тийм ер нь цагаахан байдгүй. За баярлалаа. Одоо энэ цаасыг жижигрүүлж өгөх айтем байгаа болов уу? Энэ нь яг нэг өргөж байна. За баярлалаа. За. За баярлалаа. Манай клуб ном фотографи гэдэг гэлзэн клуб байгаа. Өнөөдөр нэгдээд 3 жилийн үйл ажиллагаа явуулж байна. Манайх одоо долооны уулзаад өмнөс долооны хөгсөн сэдвийн дагуу даасан зүгтээ танилцуулаад өнөөдөр зээл байгаад явдаг. Ямар нэгэн гэлзэн даах сонирхолтой хүүхдүүд суулж байвал хүснээ явуулах боломжтой.
Тэгээд гол нь өгөөд манай хайгуу тийм чөлөөтэй ямар нэгэн санал ам байвал бүгдээ ярилцаад өссөн үйл ажиллагаа явуулаад сайхнаа өнгөрсөн хавын үйлрэл анхны хавыг гээл зүгийн үслэг гаргасан. Тэгээд одоо дараагийн хавын үйлрэл гэдэг юм жил болгон ямар нэгэн үзэсгэлэн гаргаад явах бодлого байгаа. За одоо хоёуланд юм челленж байгаа байхгүй юу? Энийг урт ба хамгийн жижигхэн зүйлстэй өгөх боломжтой юу? Вау. Окей. Сайн байна уу? За сайн байна уу? Клубийн нэг номын нэрээр нэрлэвэл Яг сорч юу гэдэг чинь. Онцгой хүмүүсийн асуумжийн газар. за тэгвэл клубийн гоё хүмүүс сонирхолтой байдлаар танилцуулаад өгөөрэй. Манай клуб нь болохоор яг үндсэн зорилго нь одоо Монгол урлаг, соёл, ёс заншлаа болохоор одоо ирээдүйн хойч үедээ одоо урлагаар дамжуулж танилцуулах зорилготой. За баярлалаа. Хоёуланд нэг юм челленж байгаа. Өмнөх клубээс нь болохоор энэ ирсэн байхгүй юу? Хоёулаа энийг өөрт байгаа боломжит жижигхэн зүйлээр солиод өстой гэсэн. Энэ байж болох уу? Жинхэнэ юу? Вау, гайхалтай. За сайн байна уу? Сайн байна уу? Клубээ нэг үгээр илэрхийлвэл Яа хэцүү асуулт. За pop соёлын аниме л гэж хэлээ. окей, за тэгвэл хүмүүс сонирхолтой байдлаар клубээ гоё танилцуулаад өгөөрэй. За манайх бол Японы pop соёлын сүүлийн далдартайгаа соёлууд гэсэн үг. Тэгэхээр аниме, манга, J-pop ер нь тий одоо залуучууд талаар үйл ажиллагаа явуулдаг. За тэгвэл өмнөх клубээс нь болохоор ийм юм ирсэн байхгүй юу? Одоо энийг яадаг вэ гэхээр өөрт байгаа боломжит жижигхэн зүйлээрээ солидог юм челленж байгаа. Тий, тэгэхээр танай клубээс энийг жижигрүүлээд өгөөрэй гэсэн. Яа. За сайн байна уу? Сайн байна. Клубын номын нэрээр нэрлэвэл За цайлгсод юм уу да. за клубээ үзэгчтэй хандаад гоё тайлбарлаад сурчлаад өгөөрэй. Манай клуб болохоор эдийн засгийн танхимын бол цорын ганц клуб. Тэрнгээр бид нэр эдийн засаг болон санхүүгийн мэдлэгийг түмэнд өгөөж болон хүн болгоны санхүүгийн өөрийн гэсэн боловсролтой болохыг зорддог. Манай клуб болохоор энэ жилээс эхлүүлээд зөвхөн эдийн засгийн оюутангууд биш. За эдийн засгийн онолт гэхээс илүүтэйгээр хүн болгон санхүү, хүн болгон эдийн засгийн мэдлэгтэй байх дээр илүү шигж байгаа. Тэгээ энэ жил болохоор бид хүрээгээ тэлээд зөвхөн МОС гэхгүй шүтээ, СЭЗ гэх мэтчлэн олон сургуулиудын оюутангуудыг нийлүүлээд хүн болгон боловсролтой болно гэсэн. За баярлалаа. Одоо ойсонд нэг юм челленж байгаа. Энийг өөрт ба хамгийн жижигхэн зүйлээр солиорой. Жижигхэн зүйлээ. За ингэж солиод авъя. За баярлалаа. За ер нь бол ингээд юм уусаа жигдэж шатлаа. Үгүй сайн уу? За хэрвээ Дэжгүй шүү. Чирээ. би бас айсаа би өөр ясан гэдэг ихтэй. Чи өөрийгөө ясан гэдэг хэр ихтэй вэ? Би хожигдсан гэдэгт итгэлтэй байгаа. Зөөлө клуб руу явах уу? Окей. Хамгийн сүүлчийн клуб болох Номкорт. Сайн байна уу? сайн байна уу? За клуб нэг үгээр тодорхойлох гэвэл Клуб уу? Манай клуб уу? Хөгжилтэй. За. Клубын нэг За одоо сонирхолтой мэж үзье. За клубийнхаа товч танилцуулгыг хий заяа. Тэгэхээр та хоёр маань нэг үгээр солио танилцуулна гэвэл. Нэг үглээд үргэлжлүүлээд та нэг үглээд ингээд солио тодорхойлно гэвэл. Мөсөө. Мөн. Сага. Өнгөрүүлэх. Зүйлс. Клуб. За баярлалаа. Энэ номкорд байлаа. За ямар ч зам бит хоёр клубүүдэд танилцуулга гараад ирлээ. Хэрэг. дэжгүй шүү. Хитэн клуб аав? 15-таа хүрч чадсан уу? 14 хавцаа юм уу? Метр хавцаа гэж. Би бас 14 15. За би бол энэ дээр хоёлаа тэнцэн гэж бодож байна. Челленжийн хувьд.
Чи 20 минутанда биелсэн гэж бодож байна уу? Ер нь бол биелээ. Би яскаас аваад клубд ч гэсэн аягүй бахартай болсон. Тэгээ миний хувьд ч гэсэн 20 минутаа биелсэн гэдэг 100% итгэлтэй байна. За ингээд 2-2. За сүүлийн шийдвэр. Цаасаа хэр жижигрүүлж чадсан бэ? Танаа намайг хэр жижигрүүлсэн гэж бодож байна. Комент хэлдэг. За манай багийн хувьд бол манай цаас биернээс үс рүү үснээс ямар нэгэн зүйл рүү хувирсаар цэг болж хувирсан байгаа. За явж фокуслаа харсан. Тэгээ манай хувьд болохоор ингэсэн заяа. Томруулаа би жижигрээ, би томроо, би жижигрээ. Клубүүд аягүй өөртөөхөө юу гэсэн, танилцуулга өгсөн. Тэгээ тэрнээс болоод ингээд томроолж жижигрээ. Аягүй бол өгсөн. Тэр маш их бол өгсөн. Манайхд аягүй хөвс өгсөн шүү дээ. Биерний ус өгсөн, толооныхаа усыг өгсөн. Тэгээд бас аягүй гоё нэг юм дэндин зүйлс өгсөн. Тэгээд тэрийг бол өөрөө клубийн хүн байсан бол авч үлдмээр л байсан. Нааш тэгээд цаашаага дамжуулах хэрэгтэй болохоор ялцчихгүй. Гэтэ үнэхээр сонирхолтой болсон гоё өдөр байлаа. Номкорт яами байлаа? Ном байлаа. Баярлаа. Бидэнтэй зогссон. Баярлаа. Тэгээд. Тэгээд. Номкорт цугаараа.